9-р бүлэг тагилч нарын зөвлөгөө. Битан Иерусалимаас нэг их олгүй болохоор Лазарыг амьдсан мэдээ тэр хотод дорхноо хүрчээ. Евдийн ахлагчид өөрсдийн илгээж өдөр үзсэн мэдээлэгч нараас энэхүү басан явдлын талаар тэр дор нь мэджээ. Тэгээд Санхедраныг шууд зарлан хоролдуулав. Христ үхэгсдийг болон бушлагсдыг амьдлах чадалтайгаа дөнгөж сая няцаагдшгүйгээр нотлов. Энэхүү гайхамшиг нь Христ бол хүмүүсийг аврахаар Бурханаас дэлхийд илгээсэн элч мөн гэдгийн хамгийн үнэмшилтэй нотлогоо болов. Энэ гайхамшиг бол зөв ухаантай бөгөөд эвгэрсэн хүн бүхэнд Христийн бурханлаг чанарын нэн онцгой бөгөөд хангалттай илрэл юм. Энэхүү гайхамшиг нь Лазарыг дахин амьдруулахыг нүдээр үзэгчдийн олонхыг Есүс итгэх итгэл рүү чиглүүлв. Гэтэл тагилчид түүний улам бүр үзэн ядах болов. Тэд түүний бурханлаг чанаруудын багахан нотлогоонуудыг үгүйсгэсээр ирсэн байсан боловч энэ удаагийн гайхамшигыг нь сонсоод бухимдан улаарын тогшров. Өгсөн хүн гэгэн цагаан өдөр олны нүдний өмнө дахин амиллаа. Үүнээс илүү нотлохоо гэж юусан билээ. Ийм нотлохоо ямар ч ов ихээр няцааж чадшгүй ажээ. Тийм ч учраас тагилчдын тайсагнал улам бүр гарав. Христийн үйл ажиллагааг эцэс болгохоор тэд урдынхаасаа хүчтэй тэмцэх шийдвэр гаргасан. Садукай нар Христэд дуртай биш боловч түүнийг фарисеучид шиг ширүүнээр эсэргүүцдэггүй байв. Тэд Христийг аимшигтайгаар үнэн голоосоо үзэн яддаггүй байжээ. Гэтэл тэд одоо ихэд цочиртон болгоомжлох болов. Тэд үхэгсэд дахин амьдлана гэдэгт итгэдэггүй байв. Тэд өөрсдийн шинжлэх ухаан гихчийг бий болгож нэгэнт үхсэн хүнийг дахин амьдруулж болохгүй гэж маргадаг байсан. Гэтэл Христийн хэлсэн хэдэн үгс тэдний үзэл баримтлалыг нураасан. Тэдний бичээсүүдийг болон Бурхны хүч чадлыг таньж мэдж чадаагүй болох нь илэрхий болжээ. Садукайчууд үхсэн хүнийг амьдсан гайхамшигт хүмүүст хэрхэн нөлөөлснийг өөрчлөх боломжгүй байв. Үхсэн хүнийг үхлийн иргэшэлээс нь чөлөөсөн тэр хүнээс олон төмнийг яаж холдуулах вүлээ? Ингээд фарисеучуд худал хормог цуу үг тарав. Гэтэл Лазарыг дахин амьдруулсныг няцааж болохгүй байлаа. Тэд энэ гайхамшигыг яаж няцаахаа мэдэхгүй байв. Садукайчууд урд өмнө Христийг хорлож алах төлөвлөгөөг дэмжихгүй байв. Гэвч Лазарыг дахин амьдсаны дараа түүнийг алж тонцохын дараа л өөрсдийнх нь бузар булааг аимшиггүй ишлэх явдал эцэс болно гэж тэд боджээ. Фарисеучуд дахин амьдлалтад итгэдэг байсан боловч Лазарыг дахин амьдруулсан үйл явдал нь Месая тэдний дунд байгааг нотолж байгааг олж харж чадсангүй. Гэсэн хэдий ч тэд Христийн үйл ажлыг эсэргүүцсээр л байлаа. Христ тэдний хоёр нүур хурам байдлыг илчлэн шүүмжилдэг болохоор тэд бүр эхнээсээ л түүнийг үзэн яддаг байжээ. Христ тэдний ёс суртахууны доголдлоо нуун халахвчилсан хатуу ёсыг сахиж буй мэд багыг нь хуудаджээ. Иесусыг зааж сургаж байсан ариун шударга итгэл бишрэл нь
тэдний хий хоосон итгэл бишрэлтэй мэд харагдах гэж хичээсэн байдлыг буруутгаж байв. Үүний улмаас тэд Христийн уулыг шагааж, шүүмжилж, буруушаах ямар нэг юм хэлэх юм уу хийгээсэй гэж хүсэн үддэг болжээ. Түүнийг чулуугаар цохиж алах гэж хэд хэдэн удаа оролцсон боловч Христ юу ч болоогүй юм шиг чимээгүйхэн тэднээс холддог байв. Шаббат өдөр тэрээр үргэлж зов шаналсан хүмүүсийг аварч эдгэрүүлэх үйлсийг бүтээж байсан боловч фарисеучуд эдгээрийг нь шаббат өдөр зөрчсөн хэрэг гэж буруутгадаг байв. Фарисеучуд Херодчуудтай нэгдэж эхлэв. Тэд түүнийг шинэ хаанчлал байгуулах гэж байна хэмээн гүтгэж Херодчуудтай хамт түүнийг хэрхэн устгах талаар зөвлөлдөжээ. Мөн Ромчуудад эрх мэдлийг чинь алдуулах гэж байна гэж итгүүлэх гэж оролдон тэднийг Христийн эсрэг хандуулахаар чармай зүтгэжээ. Тэгээд ард олныг түүний нөлөөнд орохоос сэргийлэхийн тулд аливаа шалтгийг ашиглах болов. Гэтэл ил оролдгууд нь өдий болтол бүтсэнгүй. Түүний өгөөмөр үлсийг нүдээр үзэж нэгүслийн сургаалыг нь чихээр сонссон ард түмэн шаббат өдрийг зөрчиж ингэж үлдэхгүй. Бурхны доромжлогч ингэж ярихгүй гэдгийг ойлгож байлаа. Тэр ч байтугай түүнийг баривчлахаар илгээгдсэн фарисеучуудын элч нар түүний яриаг чих тайван сонсож гайхан бишрээд баривчилж зүрхлэхгүй буцдаг байв. Евдээ нар сүлдө бүр аргаа бараад Иесусийн сургаалыг дагаж түүнд итгэж буй хүмүүсийг синагогоос хөөнө гэж сүрдүүлэх болов. Ингээд тахилчид, хуулийн багш нар болон удирдагчид бүгд зөвлөл дээрээ цугларч бүхнийг шугуулсан энэхүү гайхамшигыг бүтээсэн хүнийг дуугарахгүй байлгахыг энэ чухал гэж үзээд энэ ажилд шийдвэрт орох тухай ярилцав. Фарисеучуд болон садукеанар өөрсдийнхаасаа илүү их нэгдэв. Тэд урд нь хизээч хил хамаа олцдоггүй байсан боловч Христийг үзэн ядах сэтгэл нь тэднийг нэгтгэн нэвтрүүллээ. Никодем, Йосеф хоёр урд өмнөх зөвлөлийн хурлууд дээр Иесусыг буруутгахаас хамгааж байсан тул тэднийг энэ удаагийн зөвлөлийн хуралд өрсөнгүй. Иесус итгэдэг молоо бүхий хүмүүс энд байсан боловч үзэн ядах сэтгэлтэй хөтлөгдсөн фарисеучуудыг тогтоон барих боломж байсангүй. Гэтэл зөвлөлийн гишүүд бүгд нэгдмэл саналд хүрч чадаагүй. Санхедранч тэр үед хангалттай эрх мэдэлтэй байгаагүй. Учир нь Санхедран Ромын эрх мэдлийн дор уршин тогтнож байлаа. Иесусыг цааслах нь хамгийн ухаалаг шийдвэр болно гэдэгт зарим гишүүн эргэлзэж байжээ. Хэрэв Иесусийн амьд хүрвэл ард түмний бослог гарч Ромчуудын тахилчдад давуу эрх олгох байдал байхгүй болгож тэдний эзэмсэж буй багахан эрх дарахыг нэг мөсөн булан аавна гэж болгоомжилж байлаа. Садукеачуд Христийг үзэн ядаж энэ цугларсан хүмүүстэй нэгдсэн боловч өндөр байр сууриас нь Ромчууд салахаас болгоомжилж энэхүү хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой хандав. Христийг хэрхэн хорлох төлөвлөгөө гаргаж буй зөвлөлийн энэ хурал дээр үл үзэгдэх гэрч ирсэн байжээ. Тэрээр Небухаднецар бардамсан үг хэлж байхыг бас Бельшазарын бузар муу найр наадмыч ажиглаж байсан юм. Мөн Есүс өөрийгөө Бурхны элч хэмээн мэддэг яг тэр үед тэрээр Назарт байжээ. Энэ гэрч одоо энд байгаа хүмүүст юу хийж байгааг нь таниулахаар ахлагч нарт нөлөөлөхөөр хичээж байв. Иесусийн амьдралын
үйл явдлууд тэдний нүдэнд тод үзэгдэж тэдж айжмэв. Есүс бүр 12 настайдаа сүмд эрдэм номтой хүмүүстэй хэрцүү ярилцаж тэднийг гайхшруулж алмаар ирсэн асуултуудыг тавьж байсныг тэд санав. Гэтэл бас саяхан бүтээсэн гайхамшиг нь түүний Бурхны хүү гэдгийг нотлов. Христийн тухай хуучин гэрээнд дурдсан иш үзүүлэлгүүд тэдний ухаан санаанд тод бууж ирэв. Ахлагч нар сандарч төвдрэн яах вэ гэж асууж гав. Зөвлөлийн хурал талцал оров. Тахилчид болон ахлагчид Бурхныг эсэргүүцэж тэмцэж байна гэдгээ ариун сүнсний нөлөөгөөр мэдэрч энэхүү бодол сэтгэлээс нь гарахгүй байв. Ингээд зөвлөл яаж чадахгүй мухарталд ороход тэрүүн тахилч Каиф босов. Каиф бол ихэмсэг бөгөөд тогшин ширүүн хүн байв. Түүний гэр бүлийнхний дотор садукачууд байсан бөгөөд тэд биеэ тоосон их зан, шунал, мунхаг, догшин ширүүн авиа, шашны хуурамч дүрээр халгавчсан, зөв шударга царайсан хүмүүс байв. Каиф хуучин гэрээнд өгүүлсэн иш үзүүлэлгийг судалсан боловч жинхэнэ утгыг нь даанч холгоогүй хэрнээ ихс сүрчин их мэдлэлтэйгээр та нар юу ч мэдэхгүй байна. Нийт ард том үхэж байснаас нэг хүн үхэж байсан дээр гэж бодохгүй байна уу гэж гэлв. Есүс буруугүй байсан ч гэсэн түүнээс салах хэрэгтэй гэж тэрүүн тахилж шаарджээ. Энэ хүн бидэнд хэрхэн асуудал үүсгэж ард түмнийг өөртөө татаж ахлагч нарын их мэдлийг сулруулж байна. Би нэг хүний тухай ярьж байна шүү дээ. Ахлагч нарын их мэдлийг сулруулж байснаас тэр өгсөн дээр биш үү? Ард түмэн удирдагч нартаа итгэл алдвал үндэсний хүч нөлөө сүрэлд автагдана. Лазарын амьдруулсны дараа Есүсийг дагалдагчид зайлшгүй бослог гаргана гэж Каиф нотолж байлаа. Ингээд ромчууд ирж сумыг хааж манай хуулийг уландаа гიშгэж бид үндэсний хувьд сонно. Тэгэхэд нийт ард түмний амьтаа харьцуулахад Галилийн ганц хүний аим юу ч биш шүү дээ. Израилийн айлгүй байдалд энэ хүн саад дотор болж байгаа бол энэ хүнийг устгах нь их эзний таалд нийцэхгүй гэж юу? Бүх ард түмэн сүрэлд хүргэсэнд орвол тэдний тусын тулд ганцхан үхсэн дээр гэв. Каиф ард түмний төлөө нэг хүн үхэн дээр гэж мэдэгдснээрээ хязгаарлалтай боловч иш үзүүлэхийн талаар тодорхой мэдлэгтэй болохоо харуулсан. Харин Иохан энэ үйл явдлыг өгүүлэхдээ иш үзүүлэхийн үгийг ашиглан гүн гүнзгий утга санааг тавьцуулдаг. Иохан зөвхөн үндэснийхээ төлөө бус харин Бурхны тарсан хүүхдүүдийг бөгнөж нэвтгэхийн тулд өгөх тухай айлдсан. Ихэрхэг зантай Каиф өөрөө ойлгоогүй боловч санаандгүй аврагчийн үргийг хүлээн зөвшөөрсөн байв. Энэхүү алтнаас үнэтэй үннийг Каиф хэлсэн үгсээр завхруулав. Тэрүүн тахилж харь үндэстнүүдээс зээлдсэн зарчим дээр үндэслэн дээрх зарчмыг санал болгосон юм. Нийт хүн төрлөختний төлөө нэг хүн үхэх ёстой гэдэг нь хүнээр тахил өргөж золиослох гэсэн үзлийн бүдэг бадаг хэлбэр байсан юм. Ийм учраас Каиф гим нүгэлтэй үндэснийг аврахын тулд Есүсийг золиослох санал төвшүүлсэн. Гэвч тэрээр нүгэл хилэнцэд ард түмнийг нүглээс аврах гэсэн бос харин ч нүглийг үргэлжлүүлэн үйлдвэрлэхийг хүсжээ. Тэрээр Есүс цаалуулсан шийдвэрлэх ямар ч гин буруу үйлдэл өгж татлахоор оролдож эсэргүүцэл үзүүлж байгаа хүмүүсийг энэ аргаараа яцаач чадна гэж тооцжээ. Христийн дайснууд зөвлөлийн хурал дээр хэлсэн үгсэд бүрэн итгэж татгаланд автагдсан байлаа. Ариун сүнс тэдний ухаан санаанд нөлөөсөн боловч Сатан тэднийг хэрчэлд оруулахаар оролдож байв. Сатан тэднэрт Христэд болж ямар их сэтгэлийн зовлон,
шаналлыг мэдэрсэн болохыг сануулгах гэж хичээж байлаа. Христ тэдний зүйт байдалд ямар хүндэтгэлгүй хандж байсан гэж бодно. Уг нь Есүс тэднэрт илүү аваа зүйт байдлыг танилцуулан харуулсан ба Бурхны хүүхэд бүрийн эзэмших ёстой зүйт байдлыг тэрээр харуулсан. Тэдний хуурмаг хэлбэрцэн дэг жайг ёс заншлуудыг Есүс үл анхааран гим нүгэлтнүүдэд өшөөнгүй эцэг рүү шууд хандаж хүсэл мөрөөдлөө даатгахыг уриалсан. Гэвч Есүсийн энэ байдал тахилчдын эрх мэдлийг үл тоомсорсон мэт санагджээ. Тэрээр хуулийн багш нарын сургуулиудад зааж буй Бурхны талаарх үгсүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж тахилч нарын бузар үйлдэлүүдийг илчилж тэдний нөлөөг сэргээхийн аргагүй болтол нь сулруулсан. Есүс тэдний зааж сургаж байсан дүрм журам ёс заншлуудын нөлөөг хүчгүй болгож ёс заншлын хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байгаа боловч үнэндээ Бурхны хуулийг үүсгэж байгааг нь илчилсэн. Харин Сатан энэ бүхнийг нь тэднэрт сануулв. Эрх дарахаа хадгалж үлдэхийн тулд Есүсийг хүлэх хэрэгтэй гэж Сатан тэднийг шахаж шалав. Тэд ч үүнд үдэмшид дагсан. Тэд эрх дарахаа алдахаа сайж байсан учраас одоо тодорхой шийдвэр гаргах хангалттай шалтгаан үндэс бий болсон гэж үзсэн. Саналаа хэлж зүрхлээгүй хэдэн хүнээс босдно Каифын үгийг Бурхны зарилгамд хүлээн авав. Ингээд цугларсад амсгийж үг хэлээ ололцож боломжтой цаг мөч тулгармагц Христийг алахаар шийджээ. Тахилчид болон ахлагч нар Есүсийн бурханлаг байдлын баталгааг үүсгэж өөрсдийгөө түнэр харанхуйд оруулан өөрсдийгөө хүлж орхив. Тэд мөнхийн үхлийн ирмэг рүү чиглүүлж буй Сатаны хэрэгшээлд бүрэн оржээ. Тэд үүндээ сэтгэл их хангалуун байсан бөгөөд маш ихээр төөрөгцөн байлаа. Тэд өөрсдийгөө ард түмнээ аврахын төлөө тэмцэж буй их орончид гэж үзэж байлаа. Ард түмний дурууслыг төрүүлэхээс айж Санхедран Есүсийн эсрэг арга хэмжээ яаралтай авахаас эмээж байв. Хэрв ингэсэн бол хүмүүсийн дурууслыг хүргэж түүнд муу зүйлсийг хийх гэж бузар оролдлого нь өөрсдөд нь бууж болохгүй. Энэ бүх шалтгаанаас болоод тус зөвлөл гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхээр хойшлуулав. Тахилч нарын бузар хувилдааныг аврагч мэдж байлаа. Тэд нар өөрсдөө салж хагацхын түүс болж байгаа хийгээд энэ зорилго нь мөтгөн биелнэ гэдгийг тэрээр мэдж байв. Гэхдээ аврагч энэ үйл явдлыг төрөвтөх ёсгүй байсан учраас дагалдагч нарын хамт энэ газар нутгаас явжээ. Есүс урд өмнө дагалдагч нартаа номлож байсан сургаалаа өөрийн үлгэр жишээгээр батлан харуулсан. Тэрээр та нарыг энэ хотод хавчвал өөр хот руу зүгтацгаа гэж хэлсэн. Авралын үйл ажиллагаа явуулах өргөн талбар тэдний өмнө байсан ба хэрвээ эзний зааварчилгаанд үнэнч дуулууртай хандхаас босод тохиолдолд эзний зарснаар амнасаа аюул осолд хүртүүлэх ёсгүй байв. Есүс энэ дэлхийн төлөө 3 жил олон нутгийн төлөө ажиллав. Өөрийнхөө төлөө өөрийгөө золиослох, хүмүүсийн төлөө өгөөмөр сэтгэл гарan үйлчлэхийн өлгөө жишээг тэрээр үзүүлв. Түүний ариун зовлон шаналлыг үүрсэн өөр даалгавартай үнэн чанарлыг нь хүн бүхэн мэдэрсэн. Гэвч 3 жил гэдэг асар богинохон хэдий ч дэлхийн хувьд аврагчийн уршиг тэсэд даанч урт хугацаа байлаа. Түүний бүхий л амьдрал хавчлаг доромжлол донд өнгөрсөн. Хорон санаад хаанаас болж Бэтлехемээс өвдөж
Назарт өөр нутаг нэгтнүүдтэй гадуурхагдаж ямар ч шалтгаангүйгээр Иерусалимд цаашлагдах ял сонссон Есүс цөөн хэдэн дагалдагч нарынхаа хамт таньж мэдгүй хотод төр оргонох орон зайг олдог байв. Хүн бүрийн зовлонд сэтгэл зовдөг, хүчтэй хүнийг эдгээдэг, сохорхонд хараа оруулдаг, хэлхүүг хэлтэй болгодог, дүүдийг сонсголтой болгодог. Өсгөлэн хүнийг цатгаж, өө хашууд харагдсан нэгнийг сэтгэлийг нь сэргээж тайвшруулж байсан хүнийг өөрийнх нь үйлчилж байсан хүмүүсээс хөөн зайлуулж гадуурхсан. Урд өмнө далайн давлгаа дэвэр алхаж, санаж буй шуургыг номтгож, Бурхны хүү болохыг нь мэдэрч байсан альбинч төрүүдийг зайлуулсан тэрбээр хүмүүсийг хүлийн орноос сэргээж мэрэгэн цэцэн үгээрээ мянган хүн сэтгэлийг татсан хэдий ч үзэн ядалт атгах сэжиг хоёрт сэтгэлээнүүд нь сохорч гэрэл гээгээ хүлээн авахаас эрс зөрүүдлэн татгалцсан тэр хүмүүсийн зүр сэтгэлийн утсыг дөргиож чадаагүй юм аа.